За сайн байна уу? Smart BI удирдлага хяналтын системийн борлуулалт түгэлтийн модулаас та бүхэн танилцуулж байна. За энэ удаад EBC ангиллаар тайлангуудыг танилцуулна. За юуны өмнө EBC ангил гэж юу вэ? Энэ тал дээр бас нэг жоохон тайлбар өгье. За EBC ангиллаар ер нь бол олон улсад бол тайлан шинжилгээнүүдийг бол их хэрэгэлдэг. Ялангуяа параметралтай холбоотой. За энэ маань одоо юу гэсэн үг вэ гэхээр нийт орлогын 80%-ийг бүрдүүлж байгаа 20% бараагаа ингээд ялгаж харна гэсэн үг. Тэгэхээр одоо манай нийт борлуулалтыг 80% бүрдүүлдэг яг 20% тэр цөөхөн одоо ямар бараа байна гэдгээ ерөнхийдөө ялгаж харах боломжтой гэсэн үг. За энэ маань ерөнхийдөө цаанаа бол Pareto шинжилгээний зарчмаар ажиллаж байгаа. Ийм тайлан байна. За энд одоо харагдаж байгаа хэсэг маань одоо бараагаар EBC-г шинжилгээг харуулж байна. За одоо энд A гээд сонгогдсон байна. За A гэдэг маань юу вэ гэхээр манай нийт борлуулалтын 70%-ийг эзэлж байгаа бараануудыг харуулж байна гэсэн үг. За B гэдэг маань 20%-ийг харуулж байна. За C гэдэг маань үлдэгдэл 10%-ийг харуулж байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол A ангилд орсон бараа бол чухлын зэрэглэлийн хувьд бол хамгийн их борлуулалттай өндөр бараа гэсэн үг. За B бол чухлын зэргийн хувьд бол дунд. За C ангилд орсон бараа бол чухлын зэргийн хувьд бага байна. За энэ ерөнхийдөө EBC-ийн цаана энэ тохируулсан 70-20-10 гэдэг энэ дефолтоор тохируулсан хувийг бол тухайн байгууллага өөр дээрээ өөрчлөөд бас ашиглах боломжтой. 80 15 ч гэдэг юм уу энийг бол тухайн байгууллага тохируулаад өгөх боломжтой байгаамаа. За мөн энэ EBC-гээр харагдж байгаа бараануудаа энэ баруун хэсэгт шүүж болно. За би зөвхөн сүлжээ дэлгүүр гэдэг сувгийн хувьд A ангиллын бараанууд нь аль байна вэ? За эсвэл зөвхөн энэ ан 2 гэдэг худалдааны төлөөлөгчийн хувьд A ангил нь ямар бараа байна? B ангил нь ямар бараа байна? C ангил нь ямар бараа байна гэдгийг ингээд харах боломжтой. За эсвэл барааны ангиллаар нь шүүж болно. За зөвхөн гоо сайхны барааны хувьд. За гоо сайхны барааны хувьд манай борлуулалтын 70%-ийг эзэлж байгаа бараанууд бол энд харагдаж байна. За гэр ахуйн бараа, хүнсний бараа гэдэг ингээд шүүж үзэх боломжтой. За мөн адил харилцагчаар нь брендээр нь шүүж болно. За энд бол 17 оны хувьд харуулж байна. Мөн адил сараар нь шүүж үзэх боломжтой. Зөвхөн 1 сарын хувьд ямар байна? За 1 сар гэхээр зөвхөн 1 сард хийсэн борлуулалтуудын хувьд манай нийт борлуулалтын 70%-ийг эзэлж байгаа бараанууд бол энд ингээ харагдаж байна гэсэн. За дараагийн дашбордыг үзүүлье. За энэ болохоор EBC ангиллыг брэнд дээр харуулсан байна. За нийт борлуулалтын 70%-ийг эзэлж байгаа бараануудыг брэндээр нь ингээ бүлэглээд харуулж байна. За 17 оны хувьд бол ерөнхийдөө нийт борлуулалтын 70%-ийг эзэлж байгаа брэндүүд бол энд харагдаж байна. Nescafe, Pampers, L'Oreal гэдэг ингээд харагдаж байна. За B ангиллын брэндүүд, C ангиллын брэндүүд гэдэг ингээд. За энд мөн адилхан фильтр хийх боломжтой. За гоо сайхны барааны хувьд ямар брэндүүд байна? За гэр ахуйн барааны хувьд ямар брэнд байна? Хүнсний барааны хувьд ямар брэндүүд голж байна? Манай борлуулалтын хамгийн гол эзэлж байна гэдгээ бас харах боломжтой. За дараагийн дашборд бол EBC ангиллыг харилцагч дээр ашигласан байна. За манай нийт борлуулалтын 70%-ийг эзэлж байгаа харилцагч нар буюу манай яг хамгийн чухал манай
өндөр борлуулалт хийдэг ийм харилцагчтай ингээд ялгаад харах боломжтой гэсэн үг. За B ангилд хамаарч байгаа харилцагчид C ангилд хамаарч байгаа харилцагчтай ингээд хааж болно гэсэн. За жишээ нь 17 оны 1 сарын хувьд За 17 оны 1 сарын хувьд бол одоо арай өөр дүн гарч ирж байна. За одоо 1 сарын хувьд за Max супермаркетын манай одоо A ангилд одоо орж ирсэн байна. За мөн адил одоо энд гоо сайхны барааны хувьд за гоо сайхны бараагаар фильтрдэг гоо сайхны барааны хувьд за A ангиллын B ангиллын харилцагчд гэдэг ингээд ялгаад харах боломжтой гэсэн. За гэр ахуйн барааны хувьд за хүнсний барааны хувьд мөн адил ингээд ялгаад харах боломжтой. За дараагийн дашборд бол худалдааны төлөөлөгчөөр нь бас ялгаад харах боломжтой. За ерөнхийдөө бол одоо энд ингээд харагдаж байна. За одоо манай одоо нийт борлуулалтын 70%-ийг одоо эзэлдэг. За Баяраа Бямжав гэдэг энэ хоёр одоо худалдааны төлөөлөгч байна. За үлдсэн одоо 20%-ийг эзэлж байгаа. За Отхон Жулуун Сэргэлэнбаатар гэдэг хоёр худалдааны төлөөлөгч. За C ангилд бол энэ одоо худалдааны төлөөлөгч орж ийнэ гэдэг ингээд нийт одоо худалдааны төлөөлөгчөөр нь ерөнхийдөө борлуулалтын эзлэх хувийг нь бас ингээд EBC ангиллаар нь ялгаад харах боломжтой гэсэн үг. За дараагийн дашборд. За энэ болохоор борлуулалтын сувгаар нь ерөнхийдөө EBC ангиллаар харуулж байна. За аль сувг ерөнхийдөө одоо манай нийт борлуулалтыг одоо эзэлж байна. A ангилд эзэлж байна. За B ангиллыг аль нь эзэлж байна. C-д одоо аль нь орж ийн гэдгийг ингээд харах боломжтой. За баярлалаа.